Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Өвчин гэж юу вэ? Үргэлжлэл. ертөнцийн хуулийг тайлбарлах оролдлогыг Эрдвээс эхлэн хийжээ. Шашны янз бүрийн урсгалд энэ хууль нь номлолын маягаар тусгагдсан байдаг. Харин бид бүхэн үүнийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Урд цагт хүмүүс шүтлэгтэй байсан учраас ариун номын сургаалыг биелүүлэхийг хичээдэг байсан. Орчин үеийн соёлт ертөнцид гэвч амьдралын түшигт тулгуурыг материалын зүйлд тооцож, оюуны хөгжилд маш бага анхаарал хандуулах болж, хүн төрлөختний энергийн боломж огцом өссөн боловч дээд хуулийг хайр, сайхан сэтгэлээр ойлгох нь хуучин хэвэндээ үлдсэн байна. Энэ нь хүн төрлөختөнд юу авчрах вэ? Мэдээж хөхөл. Үүнийг л мэрэгч төлөгч нар хэлж биднийг айлгаж байгаа юм. Бодол хүнд төрж өргөн хүрээтэй энергийг бий болгодог. Бодлын хүч гэдэг бол ауга. Эрдэмтэд хүний энерги мэдээллийн хүрээ нь атомын бөмбөг хаяснаас хүчтэй бөгөөд үүнийг тоогоор илэрхийлэх боломжгүй гэж үздэг юм. Тэгийн тоон 100-аас давдаг бөгөөд хүн өөртөө ямар их нууцлагдж байдгийг мэддэггүй. Тэд бүтээгч, сүйтгэгч, асар их хүчийг эзэмшиж байдаг. Хүнд гомдоод түн рүүгээ сүйтгэгч энергийг явууллаа гэхэд нөгөөх нь эргээд өвчин зовлон болоод өөрт нь хүрээд ирдэг. Харин хайраа илэрхийлэн бүтээгч энерги хүн рүү илгээхэд тэр нь эргээд амжилт, аз жаргал болон өөрт нь ирдэг байна. Үүнээс харахад хүмүүс далд ухамсарынхаа төвшөнд бие баргал устгаж байдаг хэрнээ. Чухам яагаад өвчлөлт ийм их болж байгаа юм бэ? Хүчирхийлэл яагаад газар авч байгаа юм бэ гэдэг тухай гайхан ярилцдаг ажээ. Би өөрийнхөө эмчилгээний туршлагаар ертөнцийг үзэх үзлийг нь өөрчилснөөр хүний хувийн амьдралд гайхамшигтай үр дагаврыг авчирч, орчин үеийн ангаах ухаанд эмчлэгдэхгүй гэгдэж байгаа олон өвчнийг эмчилж болохыг бодтойгоор харсан. Далд ухамсарын сөрөг программыг саармагжуулснаар зөвхөн эрүүлжүүлээ зогсохгүй. Хүний өөрийнх нь төдийгүй үр хүүхдийнх нь хувь заяа, эрүүл мэндийг өөрчилж болдгийг. Би тэр битгий хэл их сонин зүйл ажилласан. Хүн
дотроос өөрчлөгдөд эхэлбэгц өөрөө эмчлэгдэхээс гадна эргэн тойрондоо эерэг орчин бий болгодог ажээ. За ингээд дүгнэе. Хэрвээ та өвдсөн бол далд ухамсарт тань ертөнцийн хуулиас гажсан ямар нэг бодол байгаа талаар танд дохио өгч байна гэдгийг ойлгоорой. Өвчнөө эмчилгээний тулд нэгдүгээрт энэ ямар үйлдэл, ямар бодол вэ гэдгийг, хоёрдугаарт ертөнцийн хуулийг судалж эртний хүмүүсийн ярьдгаар үннийг таньж мэдэх хэрэгтэй. Хувийн амьдралд нь үүсэж байгаа ямар нэг өвчин, зовлонгийн шалтгааныг 3 үндсэн төрөлд хувааж болно. Үүнд нэгдүгээрт өөрийн амьдралын зорилго, утга учир, зориулалтыг ойлгохгүй байх. Хоёрдугаарт ертөнцийн хуулийг ойлгохгүй, ойлгосон ч биелүүлэхгүй байх. Гуравдугаарт далд ухамсарт тань ямар нэг хортой бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл оршин байгаа. Ингээд одоо та бүхэндээ ангаах ухааны ноёрхогч арга, амун, шин арга гэсэн энэ хоёрыг харьцуулж сонсгоё гэж бодож байна. Ингээд ангаах ухааны ноёрхогч ямар аргууд байдаг вэ? Үндсэн үүсэл. Нэгдүгээрт ангаах ухаанд бол хүн хүрээлэн байгаа орчноосоо тусгаар оршдог гэж үздэг. Хоёрдугаарт ангаах ухаан хүрээлэн байгаа орчин бол дайсагналцахтай холбоотой хүчний ертөнц. Бас сайхан сэтгэл, хорон санааны ертөнц гэж үздэг. Мөн ангаах ухаан бидний организм руу бичил биетүүд, физик, химийн болон хүний хүчин зүйл гэх мэт дайсагнсан олон нөлөөлөл довтолж байдаг, бид үргэлж бүсэлтийн байдалд байдаг гэж үздэг. Өнөөдрийн ангаах ухаан мөн өвчний бичил биетнийг устгаснаар бид ялдаг. Энэ дайны дараа бие махбод өвчнөд эвдэгдсэн эрүүл мэндээ сэргээх ёстой гэж үзнэ. Мөн ялж болдог тэмцэхэд амархан сул өвчин гэж байдаг. Жишээ нь хатгаа. Бас ялагдахгүй хүчтэй өвчин гэж бий. Түүнийг эмчлэгдэхгүй өвчин гэж нэрлэдэг. Зарим өвчнөөс вакцин хийлгэх, биеэ чирэгжүүлэх зэргээр урьдчилан сэргийлж болно гэж ангаах ухаан өнөөдөр үздэг. За мөн эрүүл мэндэд хамгаалах нь тэмцэл мөн гэж ангаах ухаан үздэг. Мөн өвчин бол бүх хүчээрээ тэмцэж явах ёстой хор гэж үздэг. Эмчийн үүрэг бол өвчнөө ялгахад нь туслах. Ингийн тулд онош тавих, өөрөөр хэлбэл өвчинд нэр өгөх, тэгээд тэмцлийн аргыг сонгох явдал юм гэж өнөөдрийн ангаах ухаан үзэж байна. За мөн эм зүйн шинжлэх ухаан өвчнөд тэмцэх нэлээд хүчтэй аргыг бий болгодог. Ангаах ухааны хөгжил нь өвчнөд тэмцэх илүү боловсронгуй аргыг бий болгосноор тодорхойлогддог гэж заримдаа энэ тулалдаанд ялагддаг. Хэдийгээр бид зарим нэг өвчнийг ялж сурч байгаа боловч эцсийн мөчөд ялагдаж өгдөг гэж өнөөдрийн ангаах ухаан үздэг юм байна. Тэгвэл одоо Синельников эмчийн ангаах ухааны шин аргуудыг та бүхэндээ хэлье, харьцуулж үзээрэй. За шин арга. Ангаах ухааны шин арга бид хүрээлэн байгаа орчноос огтхонч тасархай бус түүний нэг хэсгээ. Хүрээлэн байгаа орчлон бол бидний л орчлон гэж үздэг. Мөн ангаах ухааны шин арга нь эрүүл мэнд бол бидний оршин тогтнох арга, хүрээлэн байгаа орчны хоорондох тэнцвэр гэж үздэг. Мөн бидний бие байгалийн элдв хүчний, жишээ нь бичил биетэн, физик, химийн хүчин зүйл, хүмүүсийн нөлөөлөл гэх мэт энэ элдв хүчний илрэлтэй байнгын харилцаанд ордог. Энэ бүгд нь хүрээлэн байгаа орчныг салгаж болохгүй хэсэг бөгөөд хүч бүрэн бидэнд ашигтай байж болох юм гэж үздэг. За мөн ангаах ухааны шин арга нь өвчин бол тэнцвэрийн алдагдал. Бид өөрсдийнхөө биеэс өгч байгаа дохионд анхааралтай хандах хэрэгтэй гэж үздэг юм байна. 5 дугаарт бид өөрсдөө тэнцвэрээ зөрчиж байдаг бөгөөд үйлдэл, бодол, сэтгэл хөдлөлөөрөө
өвчнийг үүсгэдэг гэж өнөөдрийн ангаах ухааны шинэ арга үзэж байна. Бид өөрсдийнхөө бодол, сэтгэл хөдлөл, зам байдалдаа нөлөөлж чадна. Бид хүрээлэн байгаа орчинд оож нөлөө үзүүлж чадна. Өөрсдийнхөө бодлыг цэвэр байлгахаас эхлэн бид эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж байгаа юм а гэж үзэж байна. Ангаах ухааны шинэ арга өвчин гэдэг бол хүний бие эрүүл байгаагийн шинж. Хүн байгалийн амжилт. Өвчин гэдэг нь байгалийн ангаагч хүч гэж үздэг юм байна. Мөн бие махбод өөрөө алдагдсан тэнцвэрээ сэргээх гэж зорддог. Эрүүлжин гэдэг зүй ёсны үйл явцаа гэж энэ шинэ арга үзэж байна. Эцэст нь энчийн үүрэг бол тэнцвэрийг сэргээх байгалийн ангаагч хүчинд туслах явдал юм аа. Эмчийн даалгавар бол хүнийг эрүүл байлгахад сургах явдал юм. Би хуучин загварын ангаах ухааны бүх ололтыг үгүйсгээгүй. Гэхдээ бас дахин хэлье. Зарим тохиолдолд энэ нь ашиг тустай. Би зөвхөн өвчнөд тэмцэхэд хэрэгтэй биш. Эрүүл мэндийг дэмжиж, аз жаргалтай нийцэл зохицлыг бий болгох шинэ аргыг зааж байгаа. Энэ нь миний болон өөр мянган хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлсөн билээ. Үүнээс гадна би галд ухамсарыг програмчлах арга, галд ухамсар дахь сөрөг програмыг илрүүлж, тэднийг саармагжуулж, шинээр солих шилдэг системийг санал болгож байна. Мөн би ертөнцийн хуулийн талаарх төсөөлөл өгөхийг хичээлээ. Энэ бол зарим нэг зүйлд хандах зөвхөн миний хандлага. Зарим зүйлийн тухай ойлголт. Энэ бол иж бүрэн хэрэгсэл юм. Би та бүхэнд үүнийг санал болгоё. Энэ арга амьдрал дээр туршигдсан бөгөөд олон хүнд эрүүл байхад нь тусалсан билээ. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.5